За юу цаана бүгдэнд энэ өдөр мэндийг хүргэе. Ингээд Mabibo контент хөө подкаст. Тэгэл нэг юмны Mabibo-гийн эхний дугаар, тест дугаар ингээд эхэлж байна. Тэгээ гоё болох юм бол энэ дугаар цацагдсан байвал энэ дугаар амжилттай болсон байна гэж байна. Тэгэд маань ингэж бодлоо сая. Яг рек явахаар санд хэлье гэж бодсон. Түрүү яг хадгалаа суугаад ирсэн. Хоёулаа бүр яг нэг гаруутсан тэгдэж шүү дээ хотлаа. Энэ бол монтаж юу явдаг мовдөг гэл. Яг жинхнээсээ бүр монтаж юу босч идэх. Тэгэл надад ч амар. Тэр ямар ч премьер руу орууллаа. Юугаа тий. Юугаа юу гэхлээ. Voice амын таарууллаа. Өнгийн заслаа. Тэгэл рендерлэл гаргах. Окей. Тэгвэл хоёлаа анхнаас юу явах хэрэгтэй юм бэ? Контент хугацааг бас барьчих хэрэгтэй юм. Одоо 6 болж ингэж 20 минут дотор болох болно шүү дээ. Тийм шүү дээ. 20 минут маань 6-10 гэхэд дуусгах заяа. Тэндээсээ манай багийнхан бас юу хэлчихгүй. Тэгвэл юу яа? Та хоёр ч гэсэн гоё наанасаа оролцоод угсаа энэ чинь хоолой бичиж юм чинь гоё инээ хүйтний инээгээд гоё асуултаа чанга хэлээд бэлдсэн юмнуудаа яриад. За жахва. Багийн. Найруулагч спай мөн өөрөө. За тэгээ манай үеч явартаач бас нэг юм зүйл хий гэж ярилцаад нэг удаан бол ярив. Нэг удаа ярьж үзэл тэгэл би бол мегадыг санал тавьсан. Тэгээд нааг би ганцаараа ихэр хүн үзэхгүй байх гэж бодсон. Тэгээд энэ хүний нөөрийг тахалж би чинь даа гэж. Тийм шүү дээ. Одоо үзэж байгаа subscribe дарах бол би чи эхлэхээс нь баахан томорцсон. Манай ороод тэдэг айдаг. За тэгээд ер нь бол манай өч аль болох нэг сошиалт нэг хэрэгтэй мэдээл аль болох тий гэгээлэг юм л түгээл гэж бодоод байгаа. Тэгээд коронавигоос эхлээд тий өнөөдөр ялтчихгүй. Одоо энэ дугаарыг бараг шууд өнөөдөртөө цацгах гэх юм бол. Тэгээд яг өнөө өглөө би 6 гэж босвол яг анх сонслоо энэ талаар. Яаж ихээр манай дүү нөө хичээлтэй явах гээд хамаг юм бэлтсэн байжгаад тэгснэг юмд юу яхаа болчлоо шүү дээ. Яасан гэсэн чинь корона дотроос алдсан байна. Хичээл сурвал бүх юмыг ингээ хаагаа хичлээ. Гэдэг мэдээтэй ямар ч өнөө өглөө бослоо. Чи яаж мэдсэн? Би тэгэл өдрөл бослоо. Нэг өнгөрөөгөөд. Тэгэл яг сошиал ороход тэгээ бүх юм хандшгүй болцсон байсан. Хүн бол стори гэж баа. Тэнгуут нь гайхаад. Гэтэ яг нэг юм зомби апокалипс болж байгаа юм шиг л мэдрэмж төрдөг юм байна шүү дээ. Тэгээс дайм болох гэж байна. Ер нь тийм төвхтэй төгшүүртэй л байт юм байна. Гадаа ингээл юм дуурч амар л байдаг юм байна. Тэгээд маахан маскал сайн зүүж явах. Тэгээд ер нь их айгаад их юм бол баахгүй шүү дээ. Монгол за. Нэг юм судалгаа явуулсан юм шүү дээ. Корона зүгээр яхаа нэг хүмүүсийн коронавигоор өгч байгаа хүмүүсийг л амар мэдээлэлээд байгаа болохоос биш. Корона байтугай нэг хөгийн бараг сүрьеч гэдэг юм уу жижиг сажиг өнөөс тэр утгаа хүмүүс өгтгөл юм байлээ. Тэгээд энэ дээр бол нэг амар айц сандраад байгаа юм байхгүй. Зүгээр л хувийн хариун цэврэл асуудал байна шүү дээ. Гэж бодож байна. Тэгээ би бол яг үнд энийх бол айхгүй. Одоо корона дотроо алдлаа гэд нэг айсан юм болго. Ярц миний сэтгэл зүйд бол нэг тийм нөлөөлөхгүй. Тийм үү. Би ч гэсэн айхгүй гоо. Юунаас ч айхгүй тий. Зүгээр ажил төрөл салгардах юм дээр л. Тий, одоо нөгөө карантин тавьч яаж гарч байгаа, карантинч гарч байгаа хуваараа бизнес хийдэг жижиг дунд гэл тэр асуудал хамгийн чанга байгаа даа л та. Тэгээ бид нар ч өөрсдөө бас жижиг дунд тий. Тий, жижиг. Тий, тэгэхээр бас рекламны ажил байла. Манай хийж байгаа шүү. Гүйцэтгэл дээд. Ойрж байгаа завтаа байгаа. Тий, тэгээд түрээс мөрөөс бас. Тий байна. Тий. За тий корона бол нэг иймэрхүү тий. Угаасаа тэгээд манай хоёр ярьсааргүй хүмүүс хангалттай сонс. Тэр нэг юу тий юу хархан нүд юу лээ. Тий хархан нүд. Хархан нүд тий. Хархан нүд ингээд яг зархан нүдтэй хүн. Бид уйж чана хархан нүд гэж ойлгоод. Тий хархны нүд гэж ойлгоод. Хархан нүд чи ямар нэм тоглолт хийдэг вэ? Би л буруу бодсон тий. Би ч нөгөө байг догшин хархнуудтай хамтсан. Тэр Осын л нэг доочин зайлвал анхны бие даасан тоглолтоо зайлуулах гэж. Тэгээ хийгээд яг тэрэн дээр нөгөө манер очиж үтсэн байж таарад тэгээд тэр дэхтэй бас азгүй. Тэгээд тэр хүмүүсийн коммент хийсэн чи 29-т залуу халдвар авсан нь сайн биш нэ. 29-т залуу тийм нийтийн дууны концерт үзэж байгаа нь тэгсээ доо хэрвээ чи яг Мандебогоо сонсоо bijсэн бол Паласт очихгүй л ах байсан тэгцлээ. Тэгээ манайхан бас юмыг айгүй хөрхэн жок болгож бүх юм тий. Угаасаа тэгээд
ямар ч юм тэгчдэг хүмүүс байдаг тийм. Корона гэж огт байхгүй байхад монголчуудыг ингээд монголчууд өөрсдөө нөгөө нэг хитрхи 50 хүмүүс гэж зэмлдэг гэсэн шүү. Улс орон ингээд хэцүүдэд байхад ингээд 50 байдаг. Часаар зүглаа хийдгүү 50 уужуу тэнэг хүмүүс гэдэг байсан мөртлөө одоо ингээд корона гингүүтэл одоо өнөөдрийн мэдээгээр жишээ нөгөө нэг төр хүчит чонхор дээр ийм арт зарт ингээд тоосон байна. Хүмүүс зүгээр хүнсний хомсдол үүсэх багт хиймлэр хомсдол үүсгээд 50 биш байгаад байгаа байхгүй. Тэгэхээр яг манайс 50 хүмүүс юм уу? Эсвэл ийм сандрамтгай хүмүүс юм уу те? Сандрамтгай гэж юм уу, шантрамтгай гэж юм. Сандрамтгай, бас шантрамтгай. Ядрагат. 50 гэдэг нь болохоор нөгөө нэг өөрсдийнхөө эрхэн зөрчигдөөд байхад ингээ хүмүүс өгөхөд нэг юм төвчж болохгүй юм гарч яхад төвчээд байгаа учраас ч юм сүх талаад л өхөр амгалаа гэдэг үг гарсан баг гэж би боддتي. А яг идэж уух юм аа ингээ хүнсээ бэлчээн тэр хүн нөгөө хуваа хичээл survive хийх чадвар өндөртэй байл гэсэн үг л дээ. Тэгвэл нийтийнхээ бусдынхаа юмыг л тоодгоо. Өөрийнх нь юм нь л яг ингээд өөрийнхөө хоол хүнс тэгээ өөрийнхөө гэр бүлийг ингэдэг тэр талаараа 50 гэж хэлсэн болов. Бас магадгүй те. Японд жишээ нь байнга шахвал цунами газар хөдлөл болж тэгэхэд байнга ийм онц байдал зарлахад яг Япон хүмүүс чинь яг зөвхөн одоо юу гэдэг энд ус байлахад яг өөртөө л авдаг байхгүй. Илүүг ингэж авдаг. Яг тэгэхээр бусдтай хүртэх гэдэг ёс суртахуунтай. Манайхан бас тэр тал дээр жоохон ёс суртахуунтай байвал их зүгээр те. Яг тийм. Бусдаа бодох хэрэгтэй. Тий. Чамаас өөр өчнөө хүмүүс бас энд ч амьдраад амьдултгийг хүсэж байна шүү дээ. Тэг яг энэтэй холбоотой бас нөгөө Greenland гэх кинод саяхан үзсэн л дээ. Gerard Butler. Тий. Тэр кинонд дэр бол бас яг дэлхийн сүрлээ гэдэг өмнө самуудыг идчихэж хахад киног үзэж байгаа би нөгөө дэлхийн сүрхээс нэг айхгүй. Дэлхийн сүрлээ гэдэг нөгөө өмнө самууныг дэгдээгээд байгаа хүмүүсээс нэлээд айдсан тийм мэдрэмж авч байгаа байхгүй. Тийм үү. Greenland-ыг үзэж амжаагүй байгаа. Тэгэхэд манайхаа одоо корона дээр ингэж явж яг жинхнээсээ дэлхийн сүрлээ гэвэл бүр бас амар юм болох нэ. Гэтэ хоёул бол стил тайвнараа л байна тий. Яг зомби апокалипс бол яах вэ? Тэгэл би гэхдээ яг тийм бол яг нэг алдчих үзье гэж боддоо шүү дээ. Барахгүй л тий. Зомбинууд нь гэхдээ яг ямар байх вэ гэдэг юм. Яг Walking Dead ч нэг ийм гарууд байвал бас нэг сүхэл болжал хазаа гондыг байшаа өгцөн тий. Юу шиг нөгөө Солонгосын Бусаны тий. Бусаны зомби шиг байвал бас хэцүү. World War Z тэдний зомби л арай тий. Тэгвэл бол тийм зомбиг яг хэн анх яаж зөхөсөн бэ тий? Мэдгүй. Үнэхээр бодож байгааг мөн. Хууч магадгүй. Миний бодлоор бол энэ нэг амьдралаас санаа авсан баг ямар нэг. Харин тий. Тэр нэг та нар юуг за та юу лээ? Нэр нь бол үнэхээр орж ирэхгүй. Нэг юм толгоон дээр нэм хоньны ийм ноосон юуг ингээ халуунд ингэж тавьж ажил хийлэгдэг. Тэгээ тэр хүний дахин ингээ ажиллагаа болчдөг. Ажил хийдэг. Хоол идэл ажил хийгээл. Тэгээ тэрийг ингээ авчгаар тэр бүр ингээ яг дахин ингээ ба юу лээ? Нэр нь сторчгүй нэг тийм кино баг багт үзчихсэн. Тэр мэрчин бол яг юм зомби болгочих жоохгүй хүнийг. Тий. Зомби гэдэг чинь ер нь л тархихгүй л хүнийг л хэлдэг шүү дээ. Бодох сэтгэх юм байхгүй зүгээр л инстинктээр ингээ хоол руу ингээ мах руу явдаг. За корона нэг тиймэрхүү. Корона тиймэрхүү те. Сүүлд ямар кино үзсэн? Тэр Гринландаас хойш. Сүүлд л өөрийнхөө хийсэн. Gangster кинон дээр ажилласан байгаа. Making movie болон зураглаачийн багт. Тийм тэгээ гангстеруудыг үзсэн хүмүүс байвал бас манай бүмтийг харсан баг. Тий. За. Харсан уу? Жохоо харсан. Тэгээд киноны хувьд яг бас нэг анххан промошн хийсэн юм шүү дээ. Тий. Анх бол ингэсэн. Би ч нөгөө жиахын сториг үзэж явах тэр үед яг нөгөө шинэ кинонд орох гол зохиол мөхөлөө бэлтэж гин гэдэг сторинд яваадсан байхгүй. Зураг авалт эхлэегүй. Тэгээ би шууд жиах руу стори дээр реплай хийгээд ахаа наач киноны ямар ч хамаагүй бэр зураач ч байна уу, зураглаач ч байна уу. Ямар ч аль ч орон тоонд оронтой байвал транспортод байвал дүүн бол нээлттэй би бол киноны улаан орхотон шүү. Өмнө бас зөндөө кинон дээр явжсэн туршлага байгаа гэсэн чи окей. Гэт маргааш надаа заахын энд юу ирчлөө хударчлоо хүмүүс нь бүрдсэн байна гэдэг. Тэгэл би өөстө за гэл ерөөхдөө дараагийнхаа юм ботцоо явжсэн чи дахиад маргааш нь ахын дунд нэг хүн эрэхтэй болчлоо. Чи яхан усгох нөө хос. Юу юм бэ гэсэн чинь. Тэг ерөөхдөө би өөрөө баг гуйж гэх юм уу санал тавьж кинонд явах гэж уусаа шүү дээ. Анх тэр багт орсон тэгээд амар азтай байсан. Тэгээ сая азар бас киноны маань явагдсан нээлт маань болсны дараа л ийм юу болчлоо. Одоо кино театрууд хаацсан. Тэгээд 3 хоног л гэж яриад байгаа. Тэгээд гэж хэлдэг тийм байдгүй л дээ. Нэг пив гэж хэлдэг шүү дээ. Тий. Газ би удгүй л байхгүй.
Тийм. Тэгэхээр одоо кино маань паузлаад тий. Харин тий Одоо хөвсгөлд явчихсан тий. тий өсөлт байцс. Тэгээд Дархан эрдэнэт мөрөнгөж явчихсан. Тэгэхээр одоо тэр маань зогсоод тэгэл манай хот руу оруулж байна шүү дээ. гарахгүй. Тий гарахгүй. Тэгээд тэр кино театрууд хэдэн сар хаагдаад тэгж байгаа дахиж. Сая single lead ч яг тэгсэн шүү дээ. Нэлээ нэлээ 2 4 5 6 сар яасан шүү дээ. Тэгэхээр яг нээлттэй хийцэн биз дээ. Нэлээ хийчих. Өө single lead ч гараа удаж шүү 7 гараа. Үгүй карантинаас өмнө гэж яриад байна. Хийгээг ус нэлт хийгээг ус. Яг хийн гэж ярьж байгаа. Тэгээ 5 зарлагдчихсан байхгүй. Одоо энэ YouTube-с ороод трейлер дээр нь харуул 1 сарын хэдэнд үлээ зарлагдсан байсан. Би яг нээлттэй хийчээд тэгээд тэр халууд малууд ч аль дээр гарсан даа шүү саундтрек нь. Тий. Тэгээд явцсан одоо манай продюсерүүд өөрсдөө тэгэл ямар нэг арга сэтгэл үлээ. Одоо шууд IPTV руу орох юм бол эсвэл хэсэг удах юм бол юу нь жоохон хайрлцол байх. Ер нь бол гэхдээ миний ажиллаж исэн кинонуудаас бол хамгийн кул баг хамт олон бол хамгийн кул байсан. Тэгээд хамгийн ер нь бол нэг тийм яг энэ жанрт бол хамгийн гоё юм л байсан надад. Худлаа нэг өөрийн үзнэ ямарчгүй те. Тэгээд хүмүүс айгүй ам сэтгэл үлээ. Facebook дээр өнгөө бичлэгээр авангууд нь. Тэр нэг тэрийг болио шүү манайхаа. Тэр нэг Wow кино гэдэг нэг новшийн сайт тэр мөр одоо дандаа стач болооч чи ямар кино төлөөс манаас ёо бест алдаг шийд байгаа шүү дээ. Чанга айтав. Өстой гоё хэлсэн л. Яг тэгээд тиймэрхүү кино бас их хийгдвэл ихч байх үү. Ерөнхийн нэг бас тэр чин бол нэг тийм яг фаны тийм юу байхгүй шүү дээ. Яг л юм гоё. Амар гоё л юм. Одоо юу трейлер маяг тий. Тий, ерөнхийдөө трейлер. Тий. Тэгээд бараахтаа би нэг ажил хийж явж байгаа таараад тэгсэн чинь тэр киноч биш 14 хоногийн дотор л гусаа хийсэн биш зураг авалтай. Цүн зураг авалтай тий. Тий. Тэгээ уусаа хараад тахта объектууд нь ч айгу цөөхөн. Цөөхөн ерөнхийдөө аку байлаад 3 4 л газар ерөөсөө. Тэр нөгөө нэг айлгууд баяа айлын гэртүүл ихэнх үйл явдал болж байгаа. Барилга дээр нэг хэдэн үйл явдал болж байгаа. Гэр оролт нэг хэдэн болж байгаа. Тэгэл бусд нь жижиг саж. Тэгэхээр 14 хоногт хийсэн кино чи муу кино гэх үү, сайн кино гэх үү? Тэр бол хугацаанаас хугацаа бол ямар хамаагүй байхгүй. Хугацааны тэр чи 14 хоногоос өмнө магадгүй тэр зохиолыг 14 жил бичсэн байж болох. Зохиолыг маш нарийн зураг авалтын төлөвлөгөө ажлын юу маш өндөр түвшинд явагдсан учраас 14 хоногт. Тэгээ хүмүүс нэг 14 хоногт хийсэн гэхээр энэ ямар л ойлгохтой байв гэдэг бас. Тийм. Халтурлаач яваад бодоод байгаа. Зөвхөн л халтурны кино. Манай киноч 40 хоног болсон байна. Бишээ юу лээ? Гүү штэ. 20 хоног гэсэн. Манай киногт 20 хоног бас. Тэгээс тэр хүртлээд ил тэр чин зураг авалт бүх юмаа төлөвлөлөө storyboard-о зураач ажиллаа бэлдэл объектуудаа бэлдэж чин тексттэй цээжлэл тийм. Маш их ажил явагдаж байгаа. Тэгэд би нэг юм л бүр амар яасан. Саяны кинон дэр жижиг цогтоо тэр хоёр бол үнэхээр бүр имперсаци хаанууд юм лээс. Миний өмнө яг ажиллаж байсан юм. Одоо баг та хэд киног үзэх юм бол тэр кинон дээр гарч байгаа ихэнх тэр фаны текстүүд жижиг цогтоо хоёр өөрсдийнх нь хэлээд байгаа текстүүд яг тэр зүгээр зураг авалт явж байхад шууд ингээд цохооц тэр дороо шууд фристайл гэсэн үг байхгүй. Пад тэгээ тэр хоёр ингэдэг байхгүй. Нууцаа ингээд би нэг хальт зүгээр сонсч тээ. Одоо яг энэ хэсэг дээр ингээд жи яах тэнгүүд би тэгэлж юм та тийг хоёлаа ингээд тэгж. Тэгээд наач гоё. Тэнгүүтээ шууд хоёр хам пад гингүүд найруулагчаас сонгоод найруулагч наачин гоё наадах гэж байгаа гэдэг байхгүй. Тэгээ имперсацаар бол бас аюул аа юм л. Тэрнээс хамаагүй тэгээ имперсацлаад байвал найруулагч бол катлаг шүү дээ. Тэгээд бүр зохиолоосоо гашчвал тэгээд. Тэгээд Холливуудын кинон дээр ч гэсэн амар имперсацууд бас байдаг юм байна. Жишээ нөгөө нэг Django шүү дээ. Django Unchained. Тэрнээс нөгөө хин яах манай хиний нэлээд DiCaprio уурлаад нөгөө нэг аяг шаачдаг шүү дээ. Сүүлийн хэсэг дээр лөө. Тэр чинь нөгөө нэг бас яг имперсацаар яг жинхнээсээ гарна гэсгүй байсан чинь. Тэ. Яг орцсон нөгөө төндөө жинхнээсээ аягаа аглаад жинхнээсээ гарна цус болоод тэгээд за яг хуу жоохон дорчлон муутай жүжигчин байсан бол өө ёо стоп яачлаа гэл юу ягаараа марл заарл гიშ тэхгүйгээр хаглангуудаа цусаа сорж мороод ингээд тэрэн дээр бас фристайлыг авчиж байгаа. Тэр амар тий. Яаж тэгж нэг чинь тэгэл жүжигчин үнэ яг жинхэнэ нөгөө нэг скил тэрэн дээр миний уншижсэн бол тэр нөгөө нэг Dark Knight шүү дээ. Ledger. Joker-ын тэр бас айгүй их тийм юутай. Имперсастай. Тэгээ имлэгтэй байгаа хэсэг. Тэгээд имлэг дэлбэлчээл нөгөө юм ажиллахгүй. Тэр нэг яа гэмэр ноор. Тэр мөрний яг тийм имперсасаар явцсан. Айгүй олон тийм сцен байдаг гэсэн.
Гэхдээ кино ч уусаа гоё л доо. Бид хоёр ч өөрсдөө киноны Тий. холоо харахтай хүмүүс тэгээд бас киноны талаар мэдээж энэ дундуур бол бага хэмжээнд ярилцсан гэсэн чинь амар их ярьчлаа. За дараагийн сэдв рүү оръё. Тэгээ. Юу лээ? Найруулагч. Номны ажиллал. Тий, ном. Тий, би нэг ном бичсэн байсан. Тэгээд энэ сардаа гисэн тэгээд азар карантинлчихлаа гэсэн. Тэгээд энэ сардаа ер нь бол амжилт байсан би хийсэн бол. Тэгээд ийм юм байл шүү. Би бас одоо жишээ нь чиний номыг анх сонсоод би ч нэг анхных нь л нөгөө нэг тэр мэдээлэл авч байгаа хүн болж байгаа шүү. Тэгэхэд хамгийн анхлаа миний бодолд мега ном бичлээ гэхэд хөргөл гэж бууж байгаа байхгүй. Тийм. За мега ерөөхдөө ингээд рэп замлынхаа талаар малаар өөрийнхөө талаар хөрөг маягийн ном бичсэн байна да гэж бодож исэн чинь шал өөрөөсөн мөлий бас начиг яг адилхан бодолтой хүмүүс хэрвээ энийг үзчихвэл мегагийн бичсэн ном бол яг цэвэр sci-fi буюу шинжлэх ухаан уран зөгнөл тийм кино шиг те ерөөхдөө уран зөгнөлт тийм хиймэл таг хиймэл ерөөсөө миний толгооноос гарч байгаа. Тэгээд тэр текст дөрөв үйл явдал өмнө нь манай хамтлагийн Dash Capital нэг кино зохиол бичээд тэгээд тэр нь явхаа болоод зарцаад тэгээд тэрийг би өөрөө сайжруулсаар хагаад ном болгоцсон. Тийм юм. Тэрнээс ерөөсөө миний туулсан амьдрал, миний ертөнцийг харах үзэл, хипхоп, Монголын хипхоп, урлаг мөрөлтөд түүч хамаагүй. Харин тийм байлээ. Тийм бага. Тий. Одоо тэгээд чи ер нь карантиныг хүлээе гэж бодож байна уу? Эвтэйхэн нэг аргалаад онлайнаар ч юм уу? Надад хамгийн чухал нь ер нь номын нээлттэй байгаа учраас би карантиныг хүлээнэ. Тий. Тэр нээлтэн дээр л ер нь би тэнд надтай уулзах хүмүүстэй уулзаад номны талаар ярилцаад гар үсэг юу тий. Ерөнхийдөө тэр өдөрлөг л надад хамгийн чухал байгаа. Тэрнээс би тэр угаасаа ашигын төлөө бол биш. Тэрнээс бол нэг мөнгө олоод баяжих гэдэг юм байхгүй. Ерөнхийдөө зардлаа нөхөл ингэсгээл гоё өдөрлөг нь гоё болчвол тэгээд би тэнд нэг хийсэн юмтай тэгээд нэг юм тэгээд өөрөөсөө хасах зарлахгүй л тий. Нэмхэн байгаад хасахгүй тэгээд нэг хийсэн юмтай үлдээ. Тий хийсэн юмтай тэгээд гол нь тэр чинь ном уншсан хүмүүсээс эргээд надад сэтгэлээ комент юм. Тэрийг л гоё урам ааш тий. Хүлээх мэдрэх гээд байгаа. Чи ер нь комментнес хэр урам авдаг? Коммент ер нь нэг хейтрүүдээс эсвэл жоохон ер нь бол коммент бол нэг за нэг топ нэг 20-30 энэ бол нэг гүйлгэж байна. Яг бүгдийг нь бол уншдаггүй. Тэгээд коммент хийсэн илүү нэг хувь чатаар ирж байгаа гоё амар гоё юм бичсэн залуучууд байдаг шүү дээ хүүхдүүд те. Бүр амар гоё би ингэжсэн чинь ингээд тэгээд таниад ингээд тиймэрхүү юм бол амар гоё inspiration болдог. Энэ бол бүгдийг байна шүү дээ. Уурлаас нэрхтэй. Гэхдээ гэтээ сүүлийн үед бол уурлахаа болцсон. Зүгээр тэгэл яг тэр юм одоо хейт хийдэг хүмүүсийг бол яг нөгөө уран бүгдэг хүмүүсээс бол би бүр амар урам авдаг байхгүй. Яг нөгөө нэг бүмтийн тим яг миний нөгөө нэг сонсогчтой өгөхийг хүсээд байдаг тэр филингийг авцсан хүмүүс яг тэр филингээд ингээд комментэн дээр бичдэг байхгүй. Бүмтийн дуунууд ийм байдаг. Би бүмтийн дуунаас ингээд бүмтийн гоё энэ тэр. Тимнээс би л аваас амар урам аваа шууд дараагийн баг дууныхаа үгийг бичиж шээ. Шин минь урам авах үе байна. Тэгээ бас нөгөө шар хөдлөх үе байна. Хүмүүс гоё юм ичгээр шар хөдлөх. Сая сүүл нойрч хүртээ тий. Тандрын шаасан гүг сонсоод амар шаргалсан. Шар өдөө шинжэнгөө үг бичээс очсон. Тэр зүйтэй өөрөө аалтчгүй алж илээ. лээс. Тандарт бас тэр хэв маяг гоё зохиодс тий. Ер нь бол бас яг тийм. Хавч нэг хэсэг бахан хайрдуулж явсан шүү дээ. Хайрч явах ерөнхийдөө нийгэм рүү жийсэн. Яг рэп то би тэгэл уусаа бас битээр уусаа тэгэл чатлал ярьдаг л байсан тийм. Хийцэн байгаа л гэдэг хийцэн байсан л юм байлаа. Тийм бас мундаг явж байгаа залуу. Баяр хүргэе. За тэгээ сэдвээс хэлэх. За дараагийн сэдв. Залуу усан тусгаал төгөө явуулсан залуучдыг болцоо яваа. Болцсон юм. Миний хоёр болцсон хоёр. Тэгэл машин дотроо л өнгөрд юм шүү. Тусгаалтын үеэр гэж үгс. Карантины үеэр. Одоо ингээ карантин чинь залуучууд тийм шүү дээ тий. Чи юу ойлгоод байгаа вэ? Гэхдээ би нөгөө карантин хийж нөгөө нэг бүр нөгөө эмнэлэгт нөгөө буудал модал тусгаарлагддаг тэр тусгаар нууцаар охин оруулж ирээ дааштай юм. Тийм байхгүй шүү. Тийм оруулж ирдгүй шүү. За өшөр би асуулт оруулсан. Гүний нөгөө талын дарх илүү хөгжцсөн. Тийм шүү дээ. Машиндаа л бах та. Машиндаа ажил нөгөө нэг тийм онгорхон юмнууд ер нь гэхдээ кафе мафе кофе шоп ажиллах хэлгүй дээ. Гүм болов. Үзүр үйлчлэгээ байхгүй болчих. Бар шоу цингээ. Тэгээ өдөр үйлчлэгээд чинь театрууд эхэлж байгаа. Бар, караоке хавтаж байгаа. Кофе шоп яд чинь цайны газар мазч юм уу ажиллаж байгаа л үү. Би бол алхах ч хэцүү те газар алхах. Тэг хөтөрч ерөөс алхах хэцүү. Гэхдээ гоё уул мууланд гарах юмс гэж боддоо шүү дээ. Тийм шүү дээ. Тийм шít. Гоё те. Тий.
гарчаад уулан дээрээ гоё кофе уугаад юм яриа. Тэг гоё цай май байгалийн юм эсвэл гоё сайхан, халуун саунд кофе хийсэн байсан. Тэгээд давуу тал ашиглаа. Тэгэл камертаа онгот зургийг ч аваад. Чи Instagram да. Гэсэн чи followers нэрвэгдээ тэгээ жаам сэлчдэг үстэй. Тэгж л өнгөрөөх байхдаа угаасаа өөр уулаад руу алхвал бас ер нь алхах чинь биед хэрэгтэй. байгалийн сайхан бас тэр эмхтэн гоо сайхан хоёр ч юм те хамт байхдаа бүр сайхан юм шүү. Тийм бах. Тийм. Тэгээ мөнгөнд имлэлттэй. Яг өмнөдөө бас бүгд л хэлнэ шүү дээ. Яг дэйт гэдэг чинь бас тийм шүү дээ. санхүүгийн асар том эргэл тэр юу явж байгаа шүү. Тийм тэр тал дээр юу гэж боддгийг чи ер нь. Тэр тал дээр бол би ерөөсөө ийм л зарчимтай. Би тэр охиныг өрсөн бол жидүүл чинь. Яг тэгэхээр тэр хүн тухайн үед нөхцөл байдал мөнгөтэй мөнгөгүй юу гэж би мэдхгүйгээр өрсөн байгаа. Тэгэхээр тэр бүх нөгөө нэг арын бий даах хэрэгтэй байхгүй. Нөгөө охин маань намайг уулзмаар байна. Уулзъя гэсэн бол за яг би өөрөө мөнгөтэй бол бас өөрөө төлбөрийн чадвартай тухайн үед те байвал өөрөө төлчих болно. Гэхдээ яг ёс зүйн хувьд те ёс зүй гэж ярил өрсөн л өөрөө даах хэрэгтэй байхгүй. Би бол тэгж л боддог. Гэхдээ хизээч тэгэл охиноороо тэгэл яалгууллаагүй л дээ. Тэг ирэх хүнч тулгаараа тэгэл санаа зовгч шít. Гэс найз руу сандаа чинь охиндоо хоолноор. Гэс 20 цаас хав гээл. Тэ багий. Тэгээд хүлээгээл байв яг жамаа мөнгөтэй болж болцоо хүлээгээл идэг юм байв яг. Тэгэл бас хэцүү тий. Тэгэл яг нэг гоё эхэлж явах үед ер нь бол тэгэл аль болох их уулзахыг хүсдэг шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэл чадлал байдаг тий. Азар ямарчсан одоохон яг юу гарч ирэх үлэн санхүүгийн өндрөл ямарчсан болгоол энэ хоёр косомгүй гэдэг шүү. Нэр найзтай би ямар нэг өртөө найз байвал хэлээрээ. Цаг хугацаа бүхнийг хэлээсэн шүү гэж. Март одоо гэд хэлэх хэрэгтэй байхгүй. За тиймэрхүү байна тий. Тэгээд өөр нэг тийм анхны хайр явуулж. За анхны хайр уу? За миний анхны хайр. Миний анхны хайр чи. Яг нөгөө нэг анх бол одоо юу гэдэг 10 жил байх тэрийг яг хайр тооцохгүй л байх л та тий. Жоо мен яаж мэдвэ чи өвдөө тооцож байгаа юм уу? Гэхдээ би тооцохгүй л байна. Тэгвэл тооцохгүй. Миний анхны хайр чи 16 моргоо нилээ сүлэх шүү дээ. Нилээ сүлэр. Ой сүлж яа. Тэг сүлж яараа. Тэгээд анхны хайртай байгаль гэдэг чинь ер нь бол гэхдээ одоо ингээл юу гэдэг нийлээ гэсэн явж бодол байхгүй. Гэхдээ зүгээр байдлаадаг тийм нандаа дурсамж. Тэгээ нэг эмч охин байсан. Тэгээ эмч хүмүүс ч бас амар завгүй. Яг нэг уулзах цаг амар хомс. Тэгээд надаас 4 хичээсэн. Тэнгүүт би яалтчгүй майлин кил байсан та. Тэр хүн болохоор цаан дээр ч үнэрлдэг байсан. Тэр хүн болохоор нөгөө нэг яг нөгөө амьдрал хутж явж байгаа шүү. Тийм шүү дээ. Би бол томато тий. Би бол зүгээр нэг кино үзэл яаж нэг те зүгээр нэг иймэрхүү юм бодоо явцсан байдаг. Нөгөө нь бол яг амьдрал орон байр үр хөөхт гэдэг юм бод. Гэр бүлийн тогтвортой амьдрал бизнес карьер гэж тэмүүд нь чи бол. Тэнгүүд би бол тэгэл яалтчгүй нөгөө тэр левлэрэл угаасаа тэгэл амьдрал амьдрал угаасаа тэгэл бүтээгүүлтэй анх найраа угаасаа бүтээгүү. Тэгээ одоо ч би нэг харамсдагчгүй тэгээд зүгээр л хаяа бод санаж явах хөтөл гоё шүү дээ. Тийм шүү дээ. Ячка. Тийм ээ. Минийх бүтсэн. Сэтгэл хөдлөж байгаа гараагүй. Та анхны хайр бүтдэггүй гэдэгт итгэдэг үү? Би итгэдэг л дээ. Минийх бүтсэн. Дөрөөсөө би яг кафе жүжиглээ жүжээд би шорт фильм хийгээдсэн жүжиглцээ. Гүд. 17 дэсэн. Таарсаа. Миний анхны хайр чам кино шиг штэ. Би багтаа 15 таа байсан ба тэгээд нөгөө кафе зөөгч идэг байсан. Тэр үед сургууль моголоо хайцсан байсан. Тэгээд барилга дээр ажиллаж байгаа барилгын ажил нэг өвөл мөвөл зогсож махсан. Ямар ч ажиглалгүй болцсон. Тэгээд
15 тий 16 өрөө байсан. 15 та байсан. Тэгээд манай ээжийн бүр багын 10 жилийн найз нэг тэр 5 шатны кафе ажилладаг. Үлдсэн юм лөө. Тийм кафе ажилладаг. Орж ирээ сууч. Юу вэ тоо? Сарнаа. Тэгээ үлцээ гэдэг кафе мó үлцээ гэдэг хүн юм уу? Үлцээ гэдэг кафе. За 5 шар доо. Тий 5 шар. Хаана вэ? Яагаад чи Аа, жоохон номин уу? нэг дэлгүр мэлгүртэй. Чи 10 бодлолтой. Тэр биш. За, тэгсэн чи. Тэгээд тоглолтоо сайн болов. Гүү тоож. Тэгээд нөгөө тэр ихч ажиллаулдаг байсан байхгүй манай ээж найз нь гэсэн чинь тэр хүн ажиллаулдаг байсан. Тэгээд хас бүтнээсээ нөгөө охин нэрдэг. Ятрагаад тэгээд хоёр охинтой байсан. Баг охин 90 оны. Охин байсан, хөөрхөн охин байсан. Тэгэл сайн болж байна. Тэр тухайн үед ер нь бол бүтсэн үү? Гүү шүү дээ. Ядаж тухайн үед. Ямар ч юу ч болоогүй зүгээр л. Чи өөрөө ч хүн зүгээр л ингээд хайртай болчихсон. Чи өөрөө ч хилчлээг хүмүүс тэлээ. Мэдгүй санахгүй байна. Илчилсэн ч намайг тоохорг байсан. Тэгээ одоо ер нь холбоотой байдаг. Ямар нэг ядаж фейсээр ч юм уу. Facebook-ээр найзтай. Нэг тийм юу байх. Тэгэхээр баг тэр хүн өөр бол чамайг өөрийг нь анхны харин байсан гэж мэдгүй гэсэн үг. Мэдэж байгаа шүү дээ. Би тэр үед хэлсэн шүү дээ. Хэлсэн. Харин би тийсээ асууад байгаа шүү дээ. Тэр үедээ хэлсэн юм уу гэдэг. Тэр үедээ хэлээгүй сүлд нь хэлсэн. Санахгүй байна. Ерөнхийдөө ингэсэн юм шүү дээ. Ерөнхийдөө харж явсан, дуралцсан. Гэтэ яг тухайн үед үйлдэл хийж чадаагүй. Тэгээ бүр дараа нөгөө хуучирсан багт нь ингээд ерөнхийдөө чим наах нэр. Бодоод байх нэ чийл миний first love байсан байна гэж. Тийм тэгээд хаяа зурвсан ингээд нийлж хийсэн бодлоор ирдэг. Гүү штэ. Тэгдэггүй те. Гүү. Надад юм байхгүй. Тэр чинь гоё ингээд гоё те. Тэгэл байжиг. Чи өөрөө хүний анхны хариуж үзсэн үү? Тэгтүү штэ. Агаар өөртөө ихтэй. Гэхдээ хүмүүс хэлжлээд штэ. Чи анхны хариулсан гэлээ. Тийм бид итгэдэггүй мө тэр охин хитэн ч тэгж хэлсэн юм аа. Билээ итгэдэггүй штэ. Над би бол яг нэг хүнээс сонсч байсан. За. Цаг юу минут хэд болчихоо? За 3 минут л өгнө. Дуусах юу. Гэтэ гоё яг гоё хаалж эхэлж байна. Сүүл ямар тус сонссон бэ? Сүүлд. Хамгийн сүүлд үү? Өнөөдөр те. За түрүү нөгөө нэг Moana гэдэг шивэд рэпер байдаг. Тэрний Loverman гэдэг. За би миний яг одоо нөгөө плей явж исэн доонууд дээр сонсон байгаа. Юу вэ? George Ezra Budapest гэдэг мэдгүй. Үгүй. My Budapest my на нэг тийм country маяг юм доо. Өстой сонсож байгаа юм. Би ч ер нь тийм chill доо айгу сонсдог шүү дээ. Машинд гоё шүү дээ. Баах pop сонсоод нэгж байх. Тэгээ хаяа сонсон, хаяа бас гоё зүйлэн сонсон. Маевсыг мэдгүй хүмүүс тэгж л бодсон шүү. Тэгээ нөгөө pop rapper хүмүүс өөрсдөө бас баян ингээл рэп сонсоод. Би бол аль болох рэп сонсохгүй л яваад шүү. Ер нь шүү дээ. Яг нэг дуу мо студ дуугаа бичиж мэдчихтаа нэг онгод оруулах гэж. Тэг 80-ны хайдан дог сонссон тэгэл тэнгууд бас нэг гоё флоп гарч ирсэн. Би тэгтээ анхны хайрыг хөлн дээр шивүүлжсэн нэрийн. Тийм. Минийх бас нэг энэ дээр нэг тэг сүлд даруулсан л да их нэртэй. би даруулаа л дээ. Би сүнсэнд л даруулсан. Тэг эмчд харуулсан. Тэг нөгөө эмч нь өрөөс харуулсан. За. Тэхөө. За ингээд явцсан манай хоёрын эхний дугаар байлаа. Маби бүгийн тэгээд ерөнхийдөө инферсацаараа л явчлаа тий. Яг сүрхэн юм бэлдээл нэг амар байсангүй аль болох химптэс нэг ярьсан хийн л гоё ориг реакшнаараа л явчих тэгээд ямар ч гайгүй л боллоо гэж. Тэгээд дараагийнх дээр бас нэг юм түрүүний шаа нэг кино ярьдаг, нэг дуу ярьдаг. Тэгээд тийм viral болж байгаа юм ярьдаг weekly. Тэгээд бас нэг эмэгтэйчүүд ярьдаг. Тиймэрхүү тий. Тэгээд бас явандаа эмэгтэй хөтлөгч их нааш хамтрагч соос ирч магадгүй ко-хост болох хэрэгтэй байхаа тий. Тийм урилгаар хүн авто оруулна. Тийм тэгээд одоо энэ тэнд болон молонд нь ол юм байна л чийжтэй эхлэл мэхлэл баа. Одоо яг энд миний Instagram гарч байна. Үгүй шууд л яачаа. Тэг залхуулсан. Instagram хаана гарах юм? Энд гарах юм. Энд гарах. Мэдхгүй. Баг агаар нь хаана байгаа? Голдоо. Ингэч юу. Тасалдаа шүү. За окей бай. Маби бүү.